За сайн байцгаана манай Боли подкастын маань ээлж нэгэн дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаартаа манай Hyper World дугаагийн Mobile Legends-ийн дамжтайгаа ирсэн байна. Amity Save хоёр тоглогч маань энэ хүн ингээд наттай ампуу халахаар ирлээ. За өнөөдөр бид гурвын ярих сэдв болохоор mid season cup-ын талаар ярина. Саяхан Монгол qualifier нь болоод дуусчлаа. Нилээн сонирхолтой юмнууд нилээх болсон. Тэ? Тэрний талаар гурав ярил л да. За тэр бүхэлд нь ихээс илүү гранд финал л чухал та. Бас тэр Лаурын гранд финал бас нилээ. Лоурийн финал. Ер нь аль финалууд л нилээ үзэн штэ юм боллоо шүү дээ. Яг л финалийн тоглолтууд л боллоо гэж бодож байна. Харин тэр гранд финал нь яг юу болсон бол Лаурын гранд финал аваар Лоурийн финалыг илүү олон юм барцсан уу? Тэгсэн ер нь тэгсэн байж болно шүү. Лаурынх нь бас арай илүү үзүүштэй байсан ч гэх юм уу? Харин тийм. Гэтэ бас гранд финал гэсэндээ гранд финал байж байсан л та. Тэгэл гранд финал гэдэг нэг удаан гэхээс илүү нэг техник асуудал юм харсан. Тийм. Тэр чинь тэгээд бас яалчгүй утасны интернетийн асуудал гэдэг зүйл орж бараг ингээл нэг гейм ингээл геймнүүд хордноос ч байгаа. тоглож байгаа шүү дээ. Ингээд тоглож байгаа шүү дээ. Ингээд тоглоом ихлээр паузчаад байгаа. Тэгээд нөгөө тоглогч нар ингээд тэгээ тоглоом өглөөгөө сүлдээ бүр ингээд баг 30 минут паузсан шүү дээ. Тэгээ паузын дарж ирсэн нөгөө баг ингээд мартаа. Тэр паузын дарж ирсэн хүмүүс ерөнхий би явах. Тэр болохоор ерөөсөө би өөдөд 0 ороход дарсандаа биш. Тэр чинь ерөөсөө ингэж байгаа байхгүй. Нийтний асуудал амар. Тэгээд ингээд багуудын ард ингээд хоёр хүн зогсож байгаа шүү дээ хянагчаар ингээд болтой байсан. Би ингээд чихчрэг холбоотой яриагаа сонсож байгаа. Тэгээд тоглолт эхлэхэд пауз авъя. Яаваа гэсэн чинь лемэс нь болохоор ингээд паузыг аваад очиход ингээд янзлахад лемэс нь асуулт ээж яхад нь торнамент лоббинд тоглохоор нөгөө нэг нэтворк буст асааж болдог. Тэгээд лемэс нь улаагаад болдоггүй. Аренагийн тоглолтууд чинь яагаад тэгэд идэм юм бэ? Тэгээд байжлах хурдны интернетүүдийг ашиглаад асуулт маргаа аваад байж бүх аргаар үтсээ. Тэгээд сүүлд нь эцэст нь гайгүй болоод нэг сүүлд энийг хоёр тоглолт асуулт дуусна. Эхний 1 2 3 тоглолт. Тэр бол жаахан чансаа сорсон. Нэг болоод үзгээ би ч бүр тааматай болсон шүү дээ. Ингээд намайг ингээд микрофоноо буулгахаар л манай эйсийн ахнаар л бүр тааматаад пауз авчих үедээ л гэж айдаг бол 30 минут авсан. 30 минутын пауз авсан шүү дээ. Тий. Тэн дээр яг 30 минутын пауз авч дуусал яг пауз аваад тоглоом эхлэл шууд авсан шүү дээ. Тэр жугаас гоо пауз авах чинь 30 минут гэдэг үстэй. 30 минут нь дуусаад ахаад 30 минут явуулах гээд би нөгөө код өгч явахгүй. За тоглолчдыг утсын газар тавиулж байгаарай. Пауз аваад буцаагаад пауз авлаа шүү. Паузныхын цаг нь дуусч ийн гэж. Тэгээд дуусаад дахиад пауз авсан. Тэр гэж болтой юм уу? Биш дахиад 30 минут суугдсан. Дахиад 30 минут пауз авчихгүй. Тэгэхээр цагаад 30 минут эхлээс. Энэ нь дахиад шууд явуулаа. Гүүг тэр явдуу. Тэгээд би чинь тэр пауз ирэн жоохон. Арена финал үзэхэд техник асуудал үзэгчтэй л. Харин тэр жогсоор Монголд угаасаа аль спорт дээр ер нь юм асуудал гараад. Бүгдээр уулгаалцсан. Ингээд доош харцсан. За тийм айлчгүй Монгол дахь нийтийн асуудал, серверийн асуудал тэгэл уг нь эмэйл гайгүй байх гэж утсан. Эмэйл чинь тусдаа Монгол гээ сервертэй юм шүү дээ. Яагаад тэгээд тийм бас нэг үл ерөөсөө битгэхгүй байна. Тэгээд нэг тиймэрхүү юм болсон. За тэр техникийн асуудал яг хав тоглолтоо ярив. Тоглолт. Тий. Монгол авраг авчлаа дахиад. Монгол хоёр дараалсан Монголын цэцэд авраг авчлаа тий. Хоёр дараалсан юм шиг авлаа. Тэр бол яалчгүй финалийн тоглогчийн том аренагийн тоглогч юм байна. Угаасаа тэрийг угаасаа батлаад харуулсан. Тэгээ бас тэр лаурын финал дээр бас хоёр хонцдог 3 дэг аим дээр 3 дээр бас ёо хонцдог 3 гээ. Чирсэн шүү дээ. Ёо тэр бүрүүнээ бас амар тоглосон шүү дээ. Хоёр кастер маань хүртэл та нар чирэхгүй бол би чирий гэж ярьлаа л тэнд кастерууд ирсэн шүү дээ. Энийгсэл үнэхээр сайн тоглогч гэдэг юм. Угаасаа баталж харуулсан. Монголын нойр нэг максимум гэхэд бол марахгүй байхгүй болсон баг. Тухайн ерөнхийдөө бол. Тэр град финалс бол тийм. Тэ ерөнхийдөө одоо өргөн нотлоод харуулсан тий. Хоёр удаа юм явуулсан. Тий. Тэр хүмүүсийн ер нь төсөөлөөгүй зүйл бах тий. Тэр финал хүмүүс л их предикт алдсан хөө. Хүмүүс уусаа тэр предиктээ яагаад гэж бүтээлсэн гэхээр тэр Африкийн финал дээр тий Африкийн финал дээр аяцсан амар 2-0 тал. Тэгэл ер нь хүмүүс шууд за ерөөсөө л аяцсан юм байна гэдэг зүйлийг бодсон л ахalta тий. Та хоёр ч бол тэгээ бодсон та. Ер нь гэхдээ ер нь юу юм бэлээ. Апер лаврын финал гэхэд илүү аренагийн тоглолт байсан. Тэгээ уус ялч аренагийн тоглолт мэргээ гэх мэт. Угаасаа нөгөө хоёр багийн нэг бас сэтгэл зүйн асуудал явж байна шүү дээ. АИЦ-ийн бас сүлд орсон чинь 3 тоглогчийн нь хоёр нь бол арена тоглолт ахны арена тий. Акума бол яг го импостерс гэдэг баг тоглож ирсэн. Антер Авкс Гаро хоёр юм бол ахны арена тоглолт байсан. Тэр хоёрыг бол нэлээд сандарсан гэж. Тэр хоёроос сандрал бригадтэй зүйлтэй байсан. Би ингээл тоглолтын үзээс гаргаагүй тоглолт гаргаагүй.
Тэгэхээр тэглээгээд бас Монгол аяцаа очсон гэсэн үг биш л те. Тэгэл Монголд ч гэсэн өөрсдөө харуулж байгаа шүү дээ. Тэгээ тэр Монголын Greenix-ийг бол би тухайн үнэхээр сайн голдон байна л гэж. Өө амар болсон. Тий. Тэр үл яриангүй. Лоурын финал дээр тэр Маккигийн бейс зоддог моддог бол бас. Тийм шүү дээ. Тэр бас шарус босгосон шүү дээ Парамисаар. Чи нөгөө амар ингээд яг ингээд 2-2 болсон гэдэг чи амар ингээд том даваа штий. Тий. Багийн хоёрт багийн тогтсон ингээд хөлөрсөн баг тогтсон шүү дээ. Амар ингээд. Тэр өөр нь бол 50 зүйл үстэй. Үнэхээр нэг цохол дутаад өгчүүл тэгэл тэр гейм бол угаасаа Ласчесийн талд ирэх байсан тий. Гүү шүү дээ. Азаал үзсэн шүү дээ. Яг тэр баяр угаасаа уулзсан вар авцсан байсан. Вар авцсан авцсан байсан юм уу? Хин үлдсэн байлаа. Маккитэй цог. Тэр миний санаж байгаагаар бол Яарчсан би яг яагаад Майкийг зөксөн бэ гэхээр шүү дээ. Тэр маргад рекалчсан зөө Lord Gamer. Тэр рекалж байгаа болоод нөгөөд Nifo гэд Майки зүгээр нэгдэж гүйж хандаваад шууд зөхөж эхлэв. Тэгээд очсон нэг маргачин блүүгийн дээдлийн баш рекалж. Тэгээ блүүгийн дээдлийн би ч маргад яагаад гэсэн үсэг ойлгоогүй шүү дээ. Яагаад харин тий. Сус рекалжсан. За алаа дуусгах гэсэн кол орж ирсэн болоо. Тэр яацлах. Тэр вара алдсан шүү дээ. Вара аваад. Эсвэл зүгээр нэг нь баахан улаан хүн байгаа ороод даал амдаал. Эсвэл зүгээр joystick бисклик таасан юм шиг байна. Тэр чинээс амарсан би ч тэр обсервер хийжсэн байхгүй. Тэсн тэр дээдлийн башин дээр тэр Харид чинь бүр клач хийсэн шүү дээ. Ривагийн өдөөс. Рива чинь нөгөө Лукас ультаа дараад орцсон, том болцсон. Рива чинь тэр башин дотор өгөж өгөхгүй бүр амар клач тоглолт хийж тэр варыг авсан. Би бол та тэр варыг ухраагаад үзээрэй зөө. Тэр дээдлийн башин дээр бол Renix-ийн үнэн клач тоглолт хийж өгчлээдээ гээд утсан чинь амьдраад байгаа. Тэгсээрээ гал бараа авцсан шүү дээ. Тэр Ривагийн цус баг бүтэн байсан баг араас нь алах гэж хөөж ороод Лордын дээр шүү дээ. Тэгээ Лордын дээр дээдлийн топ башин дээр баш урт хөөгөл тэнд тэгэл энэ дээр зөвхөн ирүүлчих. Чи юу гэдэг мэттэй байлоо? Үгүй. Миний санаж байгаа хоёрын 3-2-ын ерөөсөө тэр Лукас тэр Харид тэгээд Парамис 3-ыг аюу санаад байгаа. Тэр Харид бол тэнд яаж клаш тоглолт гэж бас л бага ав гаргасан л та. Гацсах л та тий. Яг бэс өгчих та. Арт базараад физикл авчих. Тэгээд яг зүгээр төгөөд дуусчих. Яг өөрөөсөө дуусчихсан л та. Яа Ацаа үзэхгүй яг л бас болцсон. Тэрийг уусаа махи гэж байгаа хин ч анзаараагүй баха. Ер нь трансфер баг хүртэл анзаараагүй. Би тэр бэс магад болно зөмлөд өгсөн чинь гайхсан шүү дээ. Тэгээ магад болно яасан. Рекалцс бол барыг хэлчих. Тэрхлээсэн. Уусаа тэр амжиг юм л та. Цэргийн зодчод дуусаа шүү дээ. Тэг уусаа тэгээд литгейм дээр уусаа мэж бэс юм гэдэг юм уу? Литгейм дээр үү? Уусаа тийм үү. Зүүз. Тэр финал бол тиймэрхүү юм болсон. Гранд финал дээр тэгээд гранд финал дээр IC бас нэг сонин ч гэх юм уу. Өөртөө сонин биш л байсан. Одоо л IC-ийн драфт жоо сонин сан. гажирсан. гаж санагцсан. Гажирсан. Яг нөгөө нэг яг хийдэг юмнаас өөр юм хийцгэх юм. Эсвэл мэдгүй хийдэг л байсан баг. IC-тэй яг IC тоглолт нь штэ. Яг ер нь махтай стримчд IC бол ер нь нэг мэг дээр бол лиг дараагүй байх. Лингөө. Тэр эсвэл тэр яг дээлэл санах. Коучинг. Эсвэл яг хүний бодоо цаанд ороогүй зүйл хийж байгаа юм. Бэлтгэл хийж байхдаа өөр авч ирсэн үү? Эсвэл шууд тэр арена дээр гараад тэмхт хийсэн үү? Тэр сайн мэдэхгүй л. Гэтэ нэг тоглогч 5 хүн гэж бодсон байж магадгүй л. Нэг тоглогч 5 хүний дээлээ зүгээр нэг шийдэж байгаа хэвээр коуч бол тий. Нэг хүн бэлтгэл. Коуч чинь хилээлж чухал өөр шүү Тий. дээ. Тэр линк минь жоохон эвгүцээ. Яалтрууд яалтчгүй эвгүцсэн. Дээрээс нь тэр Монголын Момо гэдэг тоглогчийг ярил л дээ. Монголын Момо юу? Тий. Хүмүүсийн ярьж байгаагаар бол ховж сонсогдоод Момог л үнэхээр нэрээ амар сайн тоглогч багтаа нэврэлх тоглогч шиг угаас ярьж байгаа юм бол хагдаагүй. Би яагаад тийм юм мэдэхгүй л хүмүүс л тэгж ярьж ирсэн байхгүй. Момо эсвэл сэлгээнд байж байгаад орж ирсэн болов уу? Тийм шүү дээ. Сэлгээнд байж байгаад сэлгээж хийжтэй. Байсан. Цугл байсан юм шүү дээ. Цугл байсан л та. Гэтэ тэгээд сэлгээ гэж ярьж штэ. Ийм 6 руу цуг явсан шүү. Сэлгээ. Банкагийн оронд байсан. Банкагийн өмнө байсан. Банкагийн сэлгээ. Тийм. Гэтэ хүмүүс сэлгээнд байсан гэхээр л муу гэж бодоод идэв юм шиг байна. Яагаад их би Монголоос гарсан одоо сайхан ойлгохгүй байгаа. Бич мэдэхгүй л. Гэтэл би одоо бол Монгол яг тэгээд Момог л муулж байгаа юм шиг л Момо сайн л тоглосон. Үгүй би харин Момог мөрөд байгаа байхгүй. Хүмүүс нэг сэлгээнд байдаг гэхээр л муу болгоод сэлгээ суулгаад байна гэж бодоод байдаг юм шиг байгаа. Тэр ерөөсөө үгүй шүү гэдгийгсээ Момо өөрөө харамсалтай та. Финал дээр үсгээд байна. Финал дээр гоё төгсөн үү аим. Сая уусаа финал дээр өөрөө сүлд хэлсэн шүү дээ. Өөрөө ямар тоглож гэдгийг баталж харууллаа гэдэг. Уусаа тэгэл
бенчдээсэн тоглож болох юм уу биш гэдгийг угаасаа тэгэл харуулчлаа. За Одоо гарны тоглолцоо. тий. Бенч говьсон. Тэгээ өнгөрсөн цаг дээр бенч. Окей. За одоо тэгвэл wild card-ыг нэрээ. За wild card. За wild card дээр сая Японы слот орж ирсэн. Японоос Японоос нэг Японд нэг слот өгсөн wild card. Японд баг байгаа юу? Би сая нэг баг арсан шүү дээ. Зета юу лээ? Нэг зета Баг баг байсан. баг болоод тоглох уу? Тэгэл тэр бол Хожууд бол баг орсон тоглоо шүү. Хожууд баг орстой сайн шүү. яагаад Бажуудыг бол нэг MSC-ээр орж ирээд нэг гайгүй юм болно гэж бодохгүй л. Гэтэ яг Япончуудын ихний MSC үстэй. Эхнийх шнийх. Эхний хэмжээнд бол нэг хүлээл тавихгүй л байгаа. Тийм. Өөрсөндөө бол нэг ороод үсчихээ. Ийм үлийн багнаас л бодож байгаа. За би Тийм. анхдагч шиг. Тийм. За Чимаар Японд төлөөлж орж ирж. за нэг Вьетнам байгаа. За юу. Тэгээд тестээр нэг хожигдсан нэг баг байгаа. Virtus Pro. За ер нь за wild card-ийн үед бол Монголцод бол нэг хүн санагдах нь бол Virtus Pro л авах гэж байна. Virtus Pro гэж Steam багшаас нөгөө нэг Эдэн Тэр Zeno хоёрын юун дээр. Тэр хоёр чинь Virtus-тэй хожигдоод тэгээд 3-т орсон. Тэгээ wild card-д очдог. Тэгээд л ойрхон байсан. Тэр нэг Spirit Virtus Pro. Тэгээд бас нэг Cyber Hero гэдэг нэг баг ус. Тэр нь яг уул нь ингийн үйлдэл дээр алдсан мөг гэлээ. Тэгээ уул нь Verso Spirit Hero-ийн хоцсон шүү дээ. Тэгээ нэг 3-1. Тэгээ Virtus-тэй бас 3-1. Дараагийн уучраан дээр бас. Гэтэ одоо Spirit нь хожоод шууд үндсэн main stage рүү. Тэгээ main stage рүү. Харин тэр Spirit ч угаасаа сайн баг. Угаасаа манайх Virtus Pro болохоор шууд wild card. тэр бүс нь угаасаа том бүсэл юм байна л та тий. Манай бидний бүсийг бол Бидний бүсгүүд бол том л та. одоо манай Манай бас нөгөө нэг юу мөн дээр 4 ороод үзсэн баг шүү дээ. Сая M6 дээр л. Тийм. Spirit. Би дөө. Тийм шүү дээ. Дээгүр орсон шүү дээ. тэгвэл манай бүсээс нэг тоглож. тэгвэл одоо манай бүсээс нэг тоглогч Нэг тоглогч нэг баг уу? нэг баг топ 4 мөрөвд орчиход л тэгэл ер нь Бас слот нэмэгдэж магадгүй. стад нэмэгдэл юм байна л та. Ер нь бол wild card-аас гараад wild card-аас гарч байгаа. Би бол одоо энэ явж байгаа Монгол зээл гарч эхлэе гэж бод. Монгол одоо ер нь бэлтгэж л үү. Хилж байгаа хөө одоо угаасаа Би бол Virtus-ыг л очижол гараал авчихна гэж бодод байгаа шүү дээ. Өөр өлегтэй баг нэг харагдаг. өөр нэг үг байдаг үстэй дээшээ харж байгаа юу үлээ. Тас тий байж болно. Гэтэ энэ дэм бол хоёр дахь нь шүү дээ. Wild card орж. Хоёр дахь нь. За бүр Шинжийн Grand Final дээр өөрөө хэлсэн шүү дээ. Бид өөдөө өмнөх хаалтайгаа тавтахгүй wild card-аас гарнаа гэж өөрөө амгасан шүү. За одоо тэгээд тийм ч гачих байдаг үү те. тэр ихтэй би бол M6 дээр яг анхны wild card, анхны олон улсын тэмцээн гэдэг утгаараа бас амар сандралтай тоглосон баг гэж боддог шүү дээ. Одоо бол бэргээ арилсан бах уу. Чи бүр M6-гийн wild card. M6-гийн wild card. Одоо энэ ч болохоор MC-ийн wild card юмсан. Жоо жижиг. Тий. Дээрэс нь одоо сая Ер нь тэмцээнийхэн хувьд бол адилхан шүү. дээрэс нь сая Монгол зэдэр чинь гадаад ч бүүтлээд ирсэн биз дээ. Тийм. Энд чинь гадаад тоглолтын уур авчлага ер нь нэг багцаалцсан л байдаг үү дээ. Одоо бол нэг тийм сандрах асуудал гайгүй л гэж боддог. Одоо ер нь бол бэргээ одоо ер нь бол яг амжилт үзүүлэх юм бол потенциал мараг бор. Тэгээ wild card-аас бол гараад гарчна л гэж боддог. Тэгээд тэндээ одоо group stage гэж. Эхний ээлжинд бол угаасаа wild card. Тэгээд дараагийн шатанд дахиад Group stage wild card шал өөр. Wild card дээр Менагийн нэг баг байгаа. Хятадынх нь баг тодорхой байлээ. Вьетнам дээр Legend. одоо хиттийн багнаас хитт чинь өөртөөс ML-тэй те. Тийм. Тэгэхээр ч одоо Global ML рүү орж ирж тэр тэмцээнд оролцсон. Тийм. Тэр ч бас Global level тоглох хүмүүс байгаа шүү дээ. Хэцүү л ах л та те. Бас байгаа гэж юу? Тийм. Тэр нь бол тэмцээнд орж байгаа global level тоглолт. HTML-ээр тоглож байж байгаа сонир цаана. Шал өөр болчихсон тэр юм. HTML шал өөр л ах л та. Тийм биш. PUBG Mobile дээр ч хятад чинь тусдаа өөртөө гэсэн PUBG-тэй. Тийм. Гэж бас Стад ер нь тустай юм. тусдаа юм хүчил битэж байгаа шиг байгаа те. Яц. Тэгэл өөртөө тоглоо л тий. Наа. За тэгвэл одоо хэдлээ Монголоо ш. Одоо тэгвэл жоохон Филиппин гэдэг ер нь жоохон MPL гэдэг одоо нөгөө нэг яг л ML-ийг бацсан байгаа Филиппин аврагын файз гэдэг. шүү дээ. Тэр нэг Филиппин аврага Филиппин ер нь одоо бүх дэлхийн аврагдсан. Одоо эм болоо. Нэг л эхний ихтэй хамгийн ихнийхтэй Индонез авчихсан. Индонез авчихсан. Тэгээд үлдсэн Филиппин. Тэгээ хэлцүү хэлсэн. Сүүл ерөөсөө тэр 6 авраг авсан гэсэн үг одоо эм Тавлаа. Одоо 7 хүн болно шүү дээ. Одоо дараа жил энэ жилийн тэр нэг 5 бүгжтэй нэг гар байгаа шүү дээ. Yen хинглээ. Тэр тэгвэл 5 төрлөختөнд 5 дээр байсан хөр гэсэн үг. 5 бүгжтэй байгаа шүү. Тэр юу юм гэсэн үг хаа. Өөр тэнцээ. Би тэрийг бодохдоо 5 дэлхийн авраг MPL дээр дээрс бүгж өгдөг шүү дээ. Гүү лүү. Цомд.
Медаль өгсөн. Би тэрийг яг үндэ M2-оос авахад өдлийн хүртэл дан төрүүлсэн коуч гэж бодсон. Үгүйс юм. За тэр коуч яриг мартыг. Амар. За энэ жилийн MSC-ийн плей-офф заяа. За. Миний гоё predict сонс. За. Плей-офф ч тийм. Ер нь лайн баг. За. Би бол Монголыг орчихсоо гэж бодож байна. За угаасаа MSC шүү, MSC. Аа. Тэгээд за SRJ бол харах баг. Сая өвжим тийм. Тэгээ өвжид тампас SRJ-гээд баг. Өвжиг Сэб биш үү? Юу? Сэб. За. Тоглогч нь Дото хоёрын. За. Тэрээсээ Эмилийн Эмил рүүгээ юуных нь продюсер гэнэ. За. Тим дээр нь ажиллаж байгаа. Продюсер аа. Тий нэг. Тэгээ продюсер юу лээ? Зөвхөн нэг юм ямар ч Эмил дээр нь Эмилийнх нэгэн дээр ажиллаж байгаа. Сэб шүү. Тоглогч нь юм уу тэр Сэб? Дото 2-ын Дото 2-ын тоглогчтэй. Би Дото 2 мэддэг юм аа мэддэг юм уучлаа. Тэр нь тэгээд продюсер тоглогч продюсер хийнэ гэж байхгүй. Тэр менежер араа нэг тийм юм хийж байгаа. Угаасаа тэр өвжигийнхээ юм хийж өгч байгаа. Тий. За өвжи SRJ тэгээд өвжи SRJ нэг баг. Нэг баг штэ. Тий. За. Тэгээд Liquid Onic 2 бол арах баг. За. 2-1 хоёул орж. 2-1. Тийм бах тий. Гэтэ Onic юу дооцсон бэ? MPL ID эхлэх байгаа. MSC ямар баг орох нь тодорхойгүй. Индонез. За Индонез эхлээ Индонез ирчих юм. Индонезээс бол Onic гарчих واخа. Нөгөөт нь Бараг Geek юм уу RRQ л. юус харахгүй юм? Юус харахгүй. Юус яаж харах юм? Юус плейофф ороогүй шүү. 10 шүү. Өөхөр. 7-оор гарсан шүү. Өөхөр. Bigetron байгаа, Geek байгаа, RRQ. Bigetron Geek RRQ. RRQ сөрх юмс шүү дээ. RRQ сайн байгаа. Liquid ID. Одоо тэр Onic ID. одоо тэр Bigetron чинь баг Vitality гэж ярина зү. Bigetron X Vitality гэж байгаа. Хамтрал гэж байгаа. Тэр юм уу? Би болохоор Vitality 2-1 2 Liquid 100 ороод байл. 2 Liquid 2-1 2 Liquid 100 орж ирэх болно. Яа тэгвэл нэг лөөри финал шүү дээ. Лөө биш ээ. Эхний тоглолтын лөөр дээр болтой шүү дээ. Projectance гэдэг. Тэрэн дээр Onic Liquid ID байр. Нэг юм даа. Нэг л гарч ирлээ. Өөхөр. Нэг л авшаа гарч. Тэгэхээр Onic гэж нэг юм чинь нөө. Carry-тэй Onic үстэй. Liquid ID жоо сул болсон. Уул нь сая M6 дээр яасан шүү. Нилээ гайг болж одоо амар. Одоо нөгөө Индонез Onic чинь буцаа Yep Coach орсон шүү дээ. Yep Coach болоод сэрэгдэж байгаа. Драфт. Тэр коуч тэгвэл сайн л нөө 5 бүштэй гарч ив тэ. Хамгийн анхны драфт дээр баашаа болж ирсэн юм шүү дээ. Тийм шүү дээ. Yep-с үнэлж шалж. Yep-ийн багшаа гэж хэлэх юм шүү дээ. Yep ч амар хүмүүс. Тийм. Пас гэх юм байна. Тийш дээ. Сая нөө MPL. Боор гахдаг шалж ирсэн. Тийм нь бол Косвэдс бор авдаг. Ер нь нилийн сурсан юм шүү дээ. Тэр нь ч юу нөр Emily-ийн Godfather юм шүү. Johnny-г захирал шүү дээ. Захирал нь коуч гээ яваад байгаа юм уу? Тийм. Зөө. Төртөө гарах болоогүй юм багт те. Тийм. Нилийн залах шүү дээ. Тийм үү? Заасан өгдөггүй байна уу тэгвэл. За тэгвэл mid-season gap одоо ингээд нийт хитэн баг плей-офф хитэн баг маань ч яг. Хитэн тэгвэл За MSC дээр бол уус 16 мөг. Аврагын багууд нь ямар ахаад өнөөх л нөгөө Филиппин багууд л аврага. Бодлоо. Чирийг өс. Давдгаараа л авах гэдгүүд тий. Бөмбөг өөр хийх шиг хэлж Би мэдгүй шүү дээ. бол тэгтээ Филиппин баг авнаа. Би бол тэр Филиппинээс тэр тим Ликудо оног хэрэг. Нэг хоёр дахиад гранд финал бах та. Тэр хоёрын саний финал чинь тэгтээ амар болоо өстэй. Филиппинтэй 4-3. Уус л Филиппин гэдэг чинь өөрөө бүр амар том гранд финал. Филиппин гэдэг утгаараа. Тийм хөө. Юу бараг л MSC-ийн финал болж ирэх гэсэн үг шүү дээ. Тэр финалийн тоглолтод дөрүүлээ болсон юм шүү дээ. Тэгээ дага нэхлэх та юу. Тэгээ 4-3-аар дууссан гэдэг чинь бол харьцангуй илүү сул гэсэн юм бол байхгүй. Бараг ан ман байна. Ан ман л гэсэн үг шүү дээ. Хэцүү байна гэсэн. Арай илүү өдсөн баг л ялцсан. Тэгэхээр чинь яаж болох гэсэн юм бэ шүү дээ. Яг өмнө нэг хожигоо сэтгэл зүй жоохон өндөр байгаад байна. Стар бол яг гэж. Тэгээ нэг ч ууртал орж ирэх. Ажигдсан юм шүү дээ. Яг яах вэ? Жол угаасаа байхгүй шүү дээ. Амар удаа тоглож байгаа л шүү дээ. Келра, King Kong, Big Pong гэдэг тий. Хэд чи ямар тэмцэн дээр авраг аваад л нэг авраг сүүлийн сүүлийн баг сүүлийн баг хэдэн тэмцэн дээр авраг. Сүүлийн 5 тэмцэн дээр авраг. Сая яг APL-ийн өндөр ажиллачлаа. Мөнхийн галыг унтаач байгаа юм гэж байна. Золтой сүүнэр стрик юм лэхгүй. Лэхгүй ч тэгэхээр юм бэлтгэл сайтай л байгаа юм байна шүү дээ. Угаасаа тэгэл сүүл өхөө
Чин одоо За. тэр хоёртой өрсөлдөхүйц баг яагаад ID-ийн баг гэхдээ дээжгүй. ID-ийн баг юу тоглолчтой. Хоёр хоног хоорондоо таарах уу? Тэрний хоорондоо таарна уу? Таарч магадгүй. Таарал Филиппин уусна. Филиппин хосгол бэлгүүд Юундаас импэлдэж 2 хоног хоорондоо таарах. Чи ямар импэллээ? 2 хоног хоорондоо таардаг. Snapter. Snapter тийм. Snapter. Энд дэрс амар. Өнөөдөр нэг бас үжилээд байгаа. Одоо mid season га бараас нь M7 болно тий. Энэ тэмцээний ер нь аль нь нэлээд том тэмцээн юм бэ? M7 нөө. Би бол үгүй шүү дээ. Би бол MSC гэж. Яад вэ нөө e-sports World Cup гэдэг утгаараа. Одоо дэлхийн авраг гэдэг утгаар юм л. Бас тийм тий. Тоглоомных нь яг үндэн дэлхийн авраг бол M7. Тийм даа. Тийм ч M7 нь бас багуудыг яг го тийм л юм байна л да. Нөө багт скин гаргаж маргаж өгдөө шүү. Авраг гэдэг. Мөнхөлж тэр багуудыг нөө яадаг үстэй. Бас ML бас нөгөө нэг оноо өгөөд point өгөөд ранклдаг үстэй. Тэмцээнүүдээс оноо цуглуулад тийм point систем байгаа юу ранклинг систем. Хөөс чансаа 1 2 гэж хэлдэг юм бол байхгүй юм байна тий. Тэгэхээр ч өөрөх мөрөх юм баг хэцүү юм биш үү. Тийм. Үрж мөрөхгүй л дээ. Үрж мөрөх болно. Тэгэл нөгөө qualifier-ууд энэ. Тэгэхээр чинь л бас нөгөө доороос гарч ирэх чинь цус багуудаа л ер нь гарч ирэх боломж нь хаагаад идэм шүү. Яа тэр нь зөв шүү дээ. Яглаар тэр чинь хааж байгаа шүү. Тэгээд үрж мөрөөл асал тэгэл тэр чинь хаалцсан шүү дээ. Гэхдээ миний бодлоор одоо би ингэж бодох байхгүй. Тэр чинь слот нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Өрөөд бол дуусахгүй шүү. Өрөөд бол дуусахгүй. За тийм үү. За тэгвэл баярлалаа юм байна. MPL Филиппиний 4 баг л гэхэд Aurora Falcons Liquid ойных 4 баггүй. Энэ 4 чинь чансаагаар байна. Ятта 4-ийн 2-ыг өрчвөл дахиад доороо шин 2 баг гарч ирэх болно. Тэгээд тэр чинь тусдаа өөр гарч ирж жоохон. Тэр тэгэхээр чи жоох шудраг босоо байхгүй юу? Бараг ядхан чансаатай өргөдөх хүн. Үгүй харин тэгээд би өмнө асуусан point system байхгүй rank system. Team system байхгүй. Team system анханасаа байнтад ингээд чинь одоо M нэг дэлхийн авдаа төрүүлээ гэхэд ингээд хэдэн зуун point авдаг. Тэгээд оноо цогдуулаад арь өндөр оноотой бүссээс 2-2 баг нь өргөдөд. Тэгээд юу бол өргөдөн. Өнгөрсөн жилийн авраг бол өргөдөн. видео. Тий. Өнгөрсөн жилийн авраг бол өргөдөн. Би болохоор зэрэг миний ярьж байгаа зүйл болохоор багуудад тийм нэг point өгөөл оноо орж гисагаал эхний өрөө нүрэл тэгэл доороос гарч ирэх багуудынхаа тоог нэмүүлээсэй гэж ярьж байгаа байхгүй. Миний хувьас болохоор гэтээ яг зарим хүмүүст нь өөрөөр санагдаж магадгүй л дээ. Зөвхөн миний үзэл бодлоо. Гөө шүү. Тэгээ ер нь бусад бүх тэмцээнд ийм юм байдаг л та. Одоо чинь PUBG Mobile email дээр бол ингэсэн арай шудраг л та. Яг одоо нэг бус багууд сайжирсан байж болно шүү дээ. Өөр юм хийдэг гэж болно. За одоо болохоор юу юм талаар ярив. Шинэ гарч иж байгаа багуудын талаар жоохон ярив. Ер нь жоохон нөгөө нэг бусдаагаа ялцах боломжтой багууд уу. Тий. Ер нь шинээр гарч иж байгаа мөртлөө харьцангуй бэлтгэл сайтай багууд гэх юм уу? За сая тэгвэл Бенагаас гарч ирсэн баг байна. Тэгээ сая нэг Канада, Австрали тоглогчтой юм нэг одоо North America серверээс гарч ирж байгаа нэг баг байна. North America-ээс за нэг асууч. Mobazane юм уу? Тэр нэг гарал миний үүсхийн заяа дандаа л нэг Фредрийн нэг бол саншин лавц тоглож байгаа юм. Кор дээр тэр юм тийм л тайпны тоглолттой юм. Юм тийм тайп. Юм SMS-ийг тоглож. Тэр амжилт нь хэр юм бэ? Бас North American тоглож шүү дээ. Нэлээд хоош тоглож. Нэлээд дээр. Баг юм л байхгүй хөө юм. Яг го бас нилээ гайгүй дэгээр орчтой байсан. Авраг болж үзээгүй. Гэтэ North America бол Gotham нэстэй. Тий, North America-д бол сайн зөв. За. God. Яг го тухайн бүстэй бол Gotham. Бүстэй бол сайн л. God л шүү дээ. Бас үрсэлтгүйц багд байдсан шүү дээ. Миний бодгоор миний ойлголоо болохоор North America-аас ганцхан энэ баг гарч ирэл гэдэг гэж бодлоо. Аагүй. Бас өөр баг байгаа. Одоо бүр байхгүй. Гэтэ миний төсөөлд ерөөсөө нэг тийм North American багууд email тоолж байгаа гэж ерөөсөө буухгүй. Одоо л Япон буухгүй. Япон буухгүй наа. Надад Япон буухгүй. Япончууд ингээд баг босгоод тэгээд аним дээр гарч ирсгээл хоорондоо ярилцсан байгаа юм байна. Энэ ихтэй wild card бас энэ Япон Dark Horse болоод амар хожиж можоод эхлүүлээ. Өө нэг email аним гаргана шүү. Японод өгсөгийг бүрдүүлж өгсөн. Японод ч ихтэй төсөөлд буудаггүй маа. Тэгж байгаа л алаад алж хидаад эхэлсэн. Юу штэ нөгөө төсөөлд буухгүй амьдралч буухгүй. Одоогийн team speech гараад ирлээ. За тийм тий. Нэг ч өчтөл. Одоо e-sport дээр дотор Японы сайн баг ямар үг вэ? Одоо e-sport-ийн өөр төрөл төр Mobile Legends-ээс өөр төрөл төр. Япон уу? Мэдгүй. Дотор гүмөр хамгийн хөгжсөн систем. Гүм. Одоо тэгсэн юм шүү дээ. Миний бодлоор PUBG Mobile гэж бодож байна.
PUBG Mobile чинь e-sport World Cup дээр төрүүлсэн баг шүү дээ. PUBG Mobile. Тийм үү. Японы баг. Хинэж төсөөлөгөө нэг гараад одоо тоглогчд нь гадаад матууд Яа, Эмил тэр авраг авчихад жоо. Эмил тэр нэрээ хинэж төсөөлөгөө багийг PUBG дээр авраг. би лав гоо Эмил тэр Япон баг сайн тоглоод би л байх. Японууд чинь яалч нэг тийм хүмүүс нэг тийм хагдахгүй жагаад гүйдгүүдээ гэж ядэл тэгэл авраг авчих. Би лав гайхнаа. Кид супер шүү дээ болж байгаа шүү. Одоо яг хөө PUBG-гаас Эмил дээр хүч төрж байгаа юм биш. Зон монд орд юм. Ой за энэ нэг ард цугаад байгаа хоёр хүн ийш явчихдаг хүн. Ингээд чухал яриа гэж. Яасан? PMG юу? За удлаа мэдээ. За PMG авраг байсан байна. Sorry. За та хоёр ийш гарч. Тэр яриагаа. Энийг кат шүү заяа. Ой. Энэ аваа юу Нэг холбоо та. За болоо. Хэдэмээ төлсөн байна. Хэдэмээ тулсан. Атак хүн засчих шүү дээ. Чам бүдий төлөхөөс би. За нэг дахиад 15 минут. За саний PMG үүд хэсгийг оруулаарай заа. Миний сүүл далаад тасдаг. Sorry PMG байсан бэ хэсгийг оруулаа. Тэгээ дүүд гэж оролцсон. За тэгэхээр Японоос нэг слот юмгдсан тийм байна. Өөр чин Өнөөдөр би бас хятадаас жоох хайж байгаа. Хятадаас уу? Тий. Нөгөө нэг өмнөх нэг юу лээ? Ийм зургаад байна шүү дээ. За. Улфетнаар гэдэг. За одоо л авраараа түрх заяа. Аа. Одоо нэг хороогийн түрхний баг гэдэг. За. Одоо бүр Fireflux гэж мэдэх үү заяа. Fireflux гэж мэднэ. Тий, Fireflux. Тэр ийм зургийг юун дээр байсан юм? Wildcard дээр. Одоо өмнө жилийн шүү дээ ийм зураг. Тэрэн дээр группээс нэг баг гараад тэгээ тэр хоёр нь нөгөө нэг их хатуудад тоглодоггүй юу? Аа. Тэрэн дээр хятадд хожигдонгаа алдаад. За. Хятадын багийн нэг хүн гацаад заяа. За. Гацаад ингээд болон ингээд ингэж гүдэн штэ ингээд болон багт ингээд гүгээд ингээд налаал гүгээд штэ. Тэгж үж үхсэн. Яагаад тэр пауз аваагүй бол? Тэр пауз авч өмчөөгүй. Тэг үхсэн заяа. Тэг тоглолт эргүүлэх боломжгүй штэ. Гурван талаа авцсан заяа тэр хятад баг. Нэг болцсон байгаа штэ. Тэг хятад багийн хожингаа алдаад хожиж явж исэн заяа. Тэгс чи нөгөө бүр 20 минут гейм харцсан. Тэгээ нэг хүн лагтаад үхсэн тэгээ 60 70 секунд штэ. Тэг өчгдсэн. Тэр ерөөсө хятад турк хоёрын дондор цавчаа орчих. Ерөөсө амар хамстай. Тэр ерөөсө паузыг бол айгүй урд аваад. Би бол ийсэн дээр бол паузыг бол жиг нэрээ амар урд дараад. Паузыг өөрлөлт нь ойлгохгүй. Мэдгүй. За хятад бол яаж ирсэн? За хятадууд бол энэ жил бас эвгүүцч магадгүй. Тэр яаж дундуур нь цавчаа ботхоо орчихжээ. Хятадыг гарахааргүй шийдсэн. Хятадаа сайж байна. Зээ хятад бол Японоос л яахгүй наа. одоо тэр нь манай Аз бүсээс чинь яг би манай Монгол хараад байдаг Аз бүсээ одоо Япон хятадууд ер нь бол энэ рүү хөгжиж орж ирээд байгаа юм байна шүү дээ тий. Нэг слот авсан гэж тэгээ сайн. Тийм байна. Японууд тэгээд төсөөлөлт нь боохгүй ингэж байгаа. Япон имэл тоглож байгааг харж чагааг. Хятад хүн бол имэл тоглохыг харсан шүү. Солонгос хүн ч авчихсан. Японыг бол хараа. Ягаад төсөөлөлт септ рүү юу гэлээ? Ягаад төсөөлөлт боохгүй юм гэлээ? 5 Япон ингээ нийлсэн гээд юу лээ? Юу вэ? Аним дээр гардаг чинь хооронд хэлсэн тоглож байлээ. Алин дээр гардаг хэлсэн бас. Атагаа дайд ер нь олон Япон нэлээд юм тоглож байна гэхээр. Атагаа дайд шиг юм болно шүү дээ. Яг би олон Япон хүний геймплейг үзэж байгааг үл дээ тийм. Би бол нэг ч харчих. Төсөөл бас эвгүй л ямар хуу байд юм бол нэрээ сонирхол төрж байна. Японы имэл тоглож байгаа нэг ч харчих. Орилдоо л байж идэг үү дээ. Джонсон аваад бүрөхдөө банзаа гэж орж мөргөл. За буруу. Sorry. Катлиник. Танад буруу ярьчлаа. За. Гиснээр сая бас MSC-тэй хам MIW лөө MWI Монголд бас квалифайр болж өнгөрлөө шүү дээ. WoW GG-гээд баг төрүүлж байгаа харагдсан. Авиас надад ирж гайхаад босоо байсан Монголд гээд баг яг Монгол заяа хитэн тэмцээний төрүүлт юу угсраа хожсон байж байгаад хожигдчих байгаа. Ер нь нэлээ шүү. Ер нь баг бүх тэмцээнд Монголсон шүү дээ тий. Сүүлийн 2 жил шүү. 3 мэс авлаа 4 мэс авсан. Тэгээд бол нэг боллаа. Cyborg зөндөл. Cyborg ухтал хамгийн анх юм мэс авсан шууд. Тэгээд Lady Box болоо дахиад мэс аваад. Lady Box багтаж мэс авсан. Чи Монгол золоод мэс аваад. Тэгэл баахан төрүүлж байгаа. Гэтэл WoW хийж гэж байгаа. Мэс үзүүл тэмцэж юу болсон юм бэ?
Болоо шүү дээ. Энэ жил юу юмс болж байна. Тэгээ юус ES-ийн анхны эмэгтэй мобайл тэмцээн гэж бодоод шүү дээ. Весэл зөвхөн. Тийм. Тэгээд хүмүүс гэлтгүй би ч гэсэн бол Монгол зэг л очиж байх гэж бодож байсан. Та нар ч эзлэгэнд байсан байх тий. Үгүй юу? Ер нь вов жижиг бож исэн хүмүүс байсан л байх л да. Рапер дээр хожихт надад л итгэлд өрсөө. Энэ бүр финал дээр хожчих юм шиг. 3-0-д эхэлчтэй. Би бүр гайхсан шүү дээ. Надад бол Монгол зүгээр ожил харагдчихсан. Тэнгүүл нөгөө апри финал байгаа шүү дээ. Апри финал дээр би жоохон драфт үзсэн шиг ойлгоогүй. Болкормоор урдсан нэг. Тэр жоохон нэг шидэ мэдээ орж ирсэн байна. Шидээч гэдэг жоохон сонирхол юм орж ирсэн. Гэтэ миний бодлоор тэр Grand Final дээр 3-0 гэж 2-0-оос нэг map аваад эхэлсэн бол яг компакт боломж байсан баг гэж бодоод байгаа. 3-0 болсон хойно 2 map өгсрөө авч авчлаа. Тэгсэн шин тий 4-2-оор дууссан. Тэгээ тэр нь жоохон 2-0-оос тэгээд эхэлсэн бол яг сэтгэл зүйч амар эхний гейм л аваад эхэлсэн. Яг тэгээд Монгол хэлж ирсэн бол. Төө тэр байныг нөө хожоод хаар нэг юм уус хожчихсон доо гэсэн нэг сэтгэл зүйтэй байдаг юм шүү. Тэгэнгүүт нэг хожигдоод цочроо аваад. Гэтэ би бол Монгол юм бэ. За тэр ч яг. Тэгээд тэр миний хувийн өнцгөөс бол нэг тийм амар хол зүрүүтэй жинхэнэ өстэй. Тийм бол байх. Гайм гараагүй. Гэтэ ер нь идүү бол идүү байсан. Тэ яалчгүй. Илүү болоод угаасаа ажиллаа. Тэ тэр тал дээр нэг жоогоо юу санагдсан. За тэгээд одоо эд шоу дахиад wild card хийсэн одоо. MW шууд main чинь wild card чинь байхгүй байна. Одоо тэгвэл шууд main stage рүү юм уу? Тийм баг. MW гэдэг чинь. Нэг харчихгүй. За нэг шалгаж үзье. Риадд болох юм. Чи яагаад ярьж байгаа юм бэ? Бизнес яриа шаах юм аа. Кат оруулахгүй шууд уцаараа ярих гэж. За яг. За энийг тэг жоохон кат оруулж байгаа лиг хараад Qualification. Юу юм бэ шүү. За яаж ярих юм? За тэгээд ямар хуу стейжээс орж эхэлж байна? Энэ шууд Групп стейж рүү хойрлох болж байна. Энд бол нийт 4 групптэй 4 багтай гэхээр 16 слоттай юм. 16-ийн нэг нь Монголоос өгч бас сонирхолтой. Тийм ээ. Одоо энэ жишээ нь юу гадаг байхгүй. Одоо region болон нэг 2 баг юм да. Тэгээд ер нь wild card гэж аахгүй. Уусаа 16 ингээд баг нь хоорондоо өрсөлдөх юм. Шууд баг wild card бол шууд. Тэгэхээр ч одоо эндээс ахалт плей офф моох гэж цаашаа яваад тэгээд финал. Тэгээ одоо group stage шууд плей офф орно гэсэн үг юм байна шүү. За ээж хараад. Тэгэхээр ч юм бол Монгол овдод боломжууд байгаа л юм байна. Монгол багт байгаа. Би бол Монгол хүмүүс арай сайн тоглож байсан. Гэхдээ бас гадаад эмэгтэй богод байгаа шүү. Филиппин, Малайз бол эмэгтэй богос байгаа. Тэгэхээр Vitality гэдэг нэг эмэгтэй баг. Vitality-ийн эмэгтэй баг байсан. Тэр Vitality өөрсдөөс эмэгтэй багтай юм. Тий, баг тийм л. Тэр амар баг үл. Тэр үг үл. Би эмэгтэй тоглож үзсэн шүү. Тийм шүү дээ. Чи хаяа. Драфт марафт гоё юм. Амар л. Юуэдс ялгаагүй л тоглож байсан. Ялгаагүй л байна тий. Гэтэ эмэгтэй хүний ухаан хоёр тэгэхээр наа чи муухай юм шүү дээ. Ингэж ярих. Гүй. Та нар буруу ойлгоод байна. Агрессив шатлаар гэж. Агрессив байдаг гэж байгаа хгүй. Эмэгтэй ч гэсэн агрессив байж болно шүү. Шатахгүй. Миний бодлоор тэр эмэгтэйчүүд одоо та нар эртээсэн шүү гинт орой гээд гинт амар сет комбо өгöd авах төсөөлд байгаа. Бид тэр гранат медал тэр тийм болоод шүү дээ. Да тийм билүү. Энэ ерөөсөө нэг тийм нэг актуудыг тэгсэн юм байх шүү. Миний төсөөлөлд л гэж буусан. Sorry. За. Тэгээд та нар битгий болон хөндрүүлээд байна. Битгий болон хөндрүүлээд байна. Гайгүй дээр нь барцгаа. За, актуудыг ер нь хэр явна гэж бодож байна. Би шууд хэлэх юм уу? Аяаминыг ярьцлах хэрэгцээ шүү дээ. Би бол эхний дөрөвт орж ийнэ гэж байна. Би бас тэр нь итгэж байгаа. Би бол яг л зооч заяа. Вау. За. Яг л 7-д. Тадлаад орно. За би хөрсөн дээр буугаад. Би 8-д орно гэж хэлээ. Яг уу тийм нутгийн багаа дэмжиж байгаа ч гэсэн яг л хөрсөн дээр буугаад. Гэтэ өсөндөл миний катлаараа микончлаа. Зүг за. Нэг унахаар чимээр хоо. Орд босч. Таас гэж авсан. За тэгвэл сая хараас эхэлж явах юм. Дахиад би зоогоол. За. Би бол вау бол яг зоогоол. Яг 7-д л орно гэж бодож байгаа. Синос харцуугүй хөрсөн дээр бууж хэлж байгаа байхгүй. Миний бодлоор ч гэсэн яг 8 10-аас 7-6-гийн хооронд л орно гэж би хувьдаа бодож байна. Би бол тэр ихтэй 4 гэсэнд нэг тийж юу байхгүй. Одоо ингээд орооны богод огтод богоо штэ.
Тэгээ баг тал нь нэг сайн шүү дээ. Тий. Зүгээр стат хэлж орж байгаа байгаа. Тэгэхээр Зүгээр өрсөлдөх баг байхгүй орондоо. тий. Зүгээр стат хэлж баг орж иж усууд Тий. байна. Гэтэ манай Монголын охтын хувьд бол анхны юм нэг том тэмцээн гадаад руу явж байгаа. Яг нь биш л яг IS дээр MWA-ийн хувьд бол анх. энэ дав. Гэтэ WOW-ийн хувьд бол анх гэх штэ. Тийм. Өөрсний явц нь бол Монголд Lady Bugs Max гэдэг баг хот явсан. Тэр чинь бас тодорхой хэмжээний бэргээ тэгээд бас айгу хөө. Түдэл тэрний үед л арай давгүй гэж бодод шүү дээ. Сандрал мандрал. Маний чинь ийм байх шүү дээ тий. Замс Би бол тэр тал дээр арай илүү л гэж боддог. Яг би нутгийн багаа дэмжиж байгаа ч гэсэн өрсөн дээрээ буугаад яста плей-оффд орчоосоо гэж лээ. Плей-оффд л орчихгүй. Плей-оффд бол яг орчих. Плей-оффд ороод ихний багтаа. Тэгээд жоохон тийм бас Яг амар штэ яг. амар Яг ороо яг зооцохтод нь амар. амар л бас л юм одоо Дараалаад хожоод. тэгээ Монгол шиг тийм нэг даралцсан багууд л байгаа. Тухайн улсад даралцсан амар багууд л байх гэж бодож байна. Диджитал үзнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд бас юу ч болох юм бэлээ бид бас мэдэхгүй шүү дээ. Гинт амар Би бол нэрэл октодын дээр тэмцээн лавын үзсэн гадаад тэмцээн амар амар л. Тэр меса бэсэг нэ юуны юм дэр Монголд зэхэр тоглолоо. Миний Аа ирчихвэлээ. ISF шийдвэрлээ. Нилээн нэг урсан шүү дээ. Гэсэн юм уу? Тий. 4% зөө нүү. тийм үү. Тийм шүү дээ. Нилээн нэг урсан шүү дээ. Боломж бол байгаа л. Гэхдээ миний хувьд уяас үл яг тийм Монгол яг тийм ICF тэр шиг тийм амар тоглолт гаргаж чадаагүй л гэж. Яг уу гэхдээ Чи тэгээ юу л таа юм даа. Ростер чейнж болж байгаа шүү дээ. а ростер чейжтэй те нэрээ. Хин гэдэг тус нэр сэлчлээ. Юу лээ? Дежаву гэж ануугаар. Ануун дэглэж бас юу үстэй. Юу? Рол чейнж. Тэр all change. ануу ямар байлаас орж ирсэн. Жанглер. Рол чейж хийхэд орчд юм уу? Тийш. Эрэгтэй дөр бол тийм зүйл бол өстэй байхгүй. Дунд дуруу гэж. Хийж болно шүү дээ. Мэргэжил лиг дээр хүртэл юм байх шүү дээ. Тийм үү? Нэг юу? Би ч гэсэн ростер. Санз шүү дээ. Одоо Санз ч юм уу, Жанглер. Жанглер гэдэг шүү дээ. Одоо ямар байлаас Одоо Одоо мэд шүү дээ. Амар мэд шүү дээ. Гилак санс. Гилсэн. Чисээ би ростер чейж хийсэн. Би рол чейж хийсэн гэсэн Би үг. ч рөө Тийм шүү дээ. Энд чинь жанглер шүү дээ. Цэбүү. Тий. Тийм үү? Би ром болоод одоо 3 4 сар л болчих. Тийм. Нэг эсвэл дөрөсөө бохгүй чамайг жанглаар аваад ритараад явж ийн гэхээр. Амар. За тэр яг тийм баха дээр өрөө нэг би жангл аваад тэгдэг гэдэг би одоо гайхаад классыг тоглохдоо жангл аваад юм байх гэж бодоод. Би чи 3 удаар ойлсон баг. Өө тийм үү? XP гэдэг. Ихлэх оросгүй. Би XP. А чи станаг зодон өдөрл рэж Тэгээ юм. Чи өө нэг яагаад акаалта. За. Тэгээ тэрнээс юмэр тоглохоо болоод готраа. Ерөөсөө нэг ганц акны дэйтэй карьер Тий дээ карьер. Амар готарсан. Юу вэ? Мэн ингээд Манчестер бүсчихсэн байхгүй юу? За. Тэгээ ингээд 691 текстээр дээр явжсэн юм. За. Тэгээ акалцсан. Алц яагаад яаж байгаа? Чи өөрөөсөө л үстэй. Өөрөөсөө л бас юм. лигийн дээр дараа. Тэгжил дараа. Нэг Үнгүүр аюул баар. А энд өргөд аяд баа бүнгүй Лигээр дараагүй. За яаж алцсан бэ? Тэгэл Чи гадаад гарлаа алдсан. Аа хотлаа шууд Минийх юу? зүгээр хөөцөг Тэмцсэн юм шоолохгүй зүгээр. Их тэмцсэн юм билээ. Тамцэг. Минийхийг ингээд флипинга яваад өсөө одоо энднээс гээд. Зараал ингээд за дамын 8 шиг. За хотлаа нэг чамруу нэг оник гэдэг нэг сквад гэдэг нэг фэйсбүүкээр тийм пост харсан байхгүй юу? Тий, Чи тийм тэрийг харсаар. Чам амруу тэгж хичээд чи тэгтэн yes. Надруу хийчихсэн шүү дээ. Тэгтэн сэбүүдээс yes okay please гэж хичээл аккаунт талцсан. Тэрэнд хоордоос хавцал ирэх байхгүй. Эсвэл нэг гар Discord аккаунт алдсан гар чамрууд нэг өнгөө даймонд аваарай гэж линк явуулах. Нөө ороод ID-гаа бичээл аккаунт алдсан баг. За нэг тиймэрхүү аккаунтны дайтай карьертэй хүн байсан байна. Одоо гэж. Одоо л аккаунт. Одоо шүү аккаунт. Юу юм чи нэг аккаунт байгаад байгаа. Тэр чи Тэр чинь хүний аккаунт. өөх. Чи өөрөө гэсэн юм уу? Гүү шүү дээ. Наадтай болохгүй миний хийг аавна. За нэг тиймэрхүү юм байна те. Аккаунтны дайтай карьертэй хүн. За яг үндсэд маань юу дээр явж илаа? Актих дээр явж ирсэн те. За хөтөх баг болсон баха. За, ер нь би бол хөтөтэй. За тэгэл Дөрөв талаар л гэж 7 бодлоо. би болохоор 16-ыг орж ер нь нэмэх болж байгаа юм. За ерөнхийдөө өнөөдрийн маань бид гурван ярих сэдв энд хүрээ дуслаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяр та. Баяр та. Баяртай.